Одоо ер нь Английн Фулхэм клубуд сая орчим долларын өртөө, CNN-д бас нэг сая орчим долларын өртөө, Элдмэн гэдэг бас компани бас нэг 500,000 орчим долларын өргөлдсөн. За Boston Consulting гэж компани 910,000 долларын 910,000 еврогийн өр өссөн байлээ. Нийтдээ нэг 5 сая орчим долларын өр өссөн. Нөгөөдөл нь бол байнга ярьж байгаа. Өрөө төлөхгүй бол одоо шүүхт өгнө, олон улсын арбитрийн шүүхт өгнө асуудлыг байнга ярьж байгаа. За бид нар одоо ерөнхий сайт дээр бид засгийн газрын ажлын хэсэг гаргасан. Ганцхан манай яамнаас санхүүж үзэж болохгүй юм байлээ. Тэр нөгөө хийсэн ажлын тайлангууд нь бас дахин нэгтлэн үзээд өшөө дэлгэрүүлэх зүйлүүд байгаа. Гэхдээ бид нар үдээж олон улсын гэрээг олиулах бол одоо тэгж шийдвэрлэхийг бодно. Гэхдээ хийсэн ажлын тайлангууд нь авч үзээд эцслээд тэгээ засгийн газрын 3 яамны хамтарсан ажлын хэсэг гарч байгаа. Манай соёл спорт аж жуулчлалын яам, гадаад хэргийн яам, сангийн яам энэ хамтраад гэрээнийх нь нөгөө бэлэлтийг үзэж байгаа. Тэгээд одоо үнэхээр одоо гэрэний бэлэлт бүрэн дүрэн байвал бид нар хөрөнгөний шийдвэрлэх асуудлыг засгийн газарт оруулна. За дутуу дулмуу байх юм бол бид нар нэмэгдүүлэхийг шаардна. Хэрвээ энэ мөнгийг төлөхгүй бол бас манай улсад бас олон улсын арбитр дээр 4 янзын хэрэг үүсэх юм бэл. 4 тийм. Ихэнх нь Монгол улсын гадаад сурталчилгаа байгаа. За тэр Boston Consulting гэдэг бол аялал жуулчлалын стратеги боловсруулах гэдэг тийм хөрөнгө ажил байлээ. За CNN нь бол одоо Монгол улсын гадаад сурталчлах, Элдмэн бас тийм ерөнхийдөө Go Mongolia-г хийж тэргүй дамжуулан Монгол улсын гадаад сурталчлах тийм ажлуудын зардал юм байлээ. За би бол одоо шуудлахын хэлэхэд бол бас нэгтлж үзэж асуудал шийдэх гэж бодож байна. Янз бүрийн одоо хүмүүсийн хардлага сэрлэг зөндөө байгаа шүү дээ. Тийм учраас энийг нэгтлээд нэг дэш нь болгож яагаад асуудыг шийдэхгүй бол төргөн булимгаар Монгол улсын бас 5 сая доллар гэдэг чи одоо 17-8 тэрбум төгрөгтэй 20 тэрбум төгрөгийн асуудал яригдах гэж байна. Тийм учраас бид нар одоо энэ нэгтлэн үзэх ёстой гэж би байр суурьтай байгаа. Гэтэ өмнө хийсэн сайд дээр ажлыг бас үүсгэж байгаа юм биш. Гэтэ олон улсад бас Монгол улсын нэр хүндтэй холбоотой асуудал байгаа. Гэтэ нэгтлж үзэхгүй бол ганц нэг зүйлүүд дээр эргэлзээтэй бас зүйлүүд байгаа. Тийм учраас бид нар нэгтлэн ажлыг гаргаад ойр үед шийдээд энийг ер нь ойр үед засгийн газарт оруулна гэдэг ерөнхий сайттай бид нар тохирсон байна.